Зохиолч Стенү 100 дамнасан хайр 5 дугаар бүлгийн 17 дугаар хэсэг. Гал тогоондоо өглөөний унд бэлдэж зогссон гэрэл цонхны тавцан дээр хэсэг нам байгааг олж харан сонирхон авч үзснээ царай нь баран дуу алтав. Юу болов гэсээр ган зориг орж ирснээ эхнэрийнхээ араас тэрэн хөхийг нь натгалахад гэрэл ундууцан "Байцал да, энэ Иесусийн номнуудыг чи авчирээ юу?" гэв. "Юу? Алив өгдөө?" Хоёул гайхширт суудал шүрээ сүнээсээр орж ирснээ. "Та хоёр чинь яаж хавэ? Зүгээр үү?" гэлээ. Ган зориг гартаа атгсан намаа үзүүлээд "Энэ чинийх үү? Иесуст итгэдэг болоо юу?" "Аа, минийхээ сандрахсан." "Юун балаа юм яриад байна? Шал утгагүй юм." "Би гэлмаа болдог ч юм уу? Христийн шашин та хоёр таалагдахгүй байгаа бол шарын шаншны хандваа усан ч яхав." Гэрэл ухсгийн охиноо цохин алдснаа "Юун гэлмаа, юун хандмаа болж үз" гэж их л бухимдав. Аав ээж охин гурав хэсэг маргалдан мэтгэлцсэний эцэст ханны цаг руу хилэмхийх ган зориг "Ажлаас хот зорхоно. Энэ тухай дахиж ярилцъя" гэчгээд эхнэрээ эвтэйхэн догсоор гараад явчихав. "Ёстой зүрүүд хүүхэд юм аа. Ийм балаа юм бодож явдаг. Яах вэ? Чамд санаа оноо юу байна?" хэмээн гэрэл бухимдсаар байв. Ган зоригийн царай бараасан хിവэр шогширч байснаа. Дуулийг харилсан сэтгэл нь ийм шид гаргахад хүргэсэн бололтой. "Энэ намар хамтд нь нэг улсын нэг сургуульд явуулах л арга байна. Ер нь тэгж шийдэе" гэж эрсгэн хэллээ. Гэрэл улам бачимдан "Чи юу ярина вэ? Хүмүүсийн хайр сэтгэлийн дундуур орох шиг нүгэл байхгүй. Наад санаа чинь дэмий" гэж уурлав. Өөр яах гэж ганц охиноо насаараа гэлмаа яваасаа гэж би лав хүсэхгүй. Дөөлтэй хамт сурвал цаадхан дасах ч юм бэлөө. Тэгээд ч тэр хулантай сүй тавиад гэрэлчихсэн мэт штэ. Нийлсэн ч өөр арга үндэ алга. Гэрэлт ч өөр санаа эс олдов бололтой. "За бүү мэдээ. Анхнаасаа л энэ хоёрыг хол байлгах учиртай байсан юм" гэснээ цүнхээ ухан зураг гаргаж ирээд "Энийг хартаа. Тэр өдөр хамт хонсон. Бас гудамд үнсэлцсэн байна лээ. Тэгээд юу нь болоогүй юм? Охиноор минь тоглоод байх шиг." Найс нөхдийн хуваар хамт хонох байхалаа асуудал. Дөөлд октоор тоглоом хийх зам байхгүй. Улангаа сонгохоор шийдчихэл дээ. Тэгээд шүрээ гомдохдоо л гэлмаа болно гэдэг байгаа нь энэ юм байна. Ган зориг гаднаа дөлийг өмөрч байгаач дотроо түүнд бухимдаж байлаа. "Хөөрхий охин минь. Хичнээн удаан хайрлаж байгаа үлээ дээ. Гэтэл огт тоохгүй юм. За яах вэ? Би аятайхан зохицуулахаа мэдээ" хэмээн бодож явлаа. Дөл үзмээ хоёр бие биенээ маш сайн ойлгосон болохоор сайн найз зуучгал тас тэврэлдэн унтаж өглөөтэй залгав. Хүсэл сэрэл нь хурч сүйд болсон үед дотроо ихэд баярлаж хэвдсэн дөл "Миний хор гарч дууссан бололтой. Одоо санаа амарлаа" гэхэд үзмээ гайхшран "Тэр нь юу гэсэн үг юм бэ?" гэв. "Би чамайг огт оролцсонгүй шүү дээ. Тэгээд л хэдэн жилийн өмнө яг ингээд л хэвтгэхэд чи яагаачгүй. Би тэгэхэд чамайг хүсэж байсан. Одоо шал өөр мэдрэмж авлаа." "Ямар?" "Надад эмэгтэй найз байхгүй. Чи миний хамгийн сайн найз юм байна." Үзмээ илгээ хөштөл инээснээ "Найзууд хоорондоо тэгж болдоггүй гэж үү?" "Тийм ээ. Миний найз бол хулангийн найз гэсэн үг. Зөв биз дээ." Үзмээ босон хувцлах зураа "Тийм ээ тийм. Дараа надтай танилцуулаарай" гэчгээд цайж ханаж эхэллээ. Сэтгэл нь хөнгөрөөд нэг л сайхан болчихож дөөл цайж дуусаад "Би ажил дээр очих ёстой. Миний нэг таньдаг охиныг муу хүмүүс хулгайлсан сурагтай. Би туслах ёстой юм" гэд гарахад араас нь дагаж машины дэргэд ирсэн үзмээ юу ч юм хэлэх гээд байгааг анзааран "Найзанд хуланд бүх үнэнээ хэлнэ. Тэр ухаантай охин намайг уучлах байх" гэчгээд машин цун явж одов. "Уучлахгүй бол яах вэ?" гэж асуумаар байсан ч
зориг нь хүрээгүй үзмээ гар далсаар үлджээ. Дөлийг ажил дээр очиход ахмадын мөрдтэй 4 хувцас өмссөн долгор хүлээж байсан бололтой тосон ирээд "Яасан уддгийм бэ? Чамайг хүлээгээд байна. Алив оръё" гэлээ. 4 хувцастай илүү хөөрх юм. Гоёч зохиж байна. Тэднийг ороход санги ган зоригнаар ширээ голлоо суучихсан 4 хувцастай офицеруудад ажиллагааны талаар тайлбарлаад суув. Санги өндийн босоод "Зяг, нөхөд офицерууд анхаарлаа хандвал манай баатрууд ороод ирлээ. Ахмад долоорыг та нар мэдэх бах. Харин энэ залуу бол манай тусгай ажилтан. Дэслэгч Дөл. Тэр хэдийгээр дээд боловсрол эзэмшээгүйч офицерын мөрдөс зүүх хэрэгтэй хүн. Буурлын сангийн аж ахуй болон хятадд хийсэн ажиллагааны талаар нэлээд олон зүйл ярьсны эцэст санги дэслэгч Дөл өнөөдрөөс эхлэн ил ажиллах болсон. Долгор та хоёр улгаалагдсан охтыг аюул оцолгүй аврах ажиллагааг хариуц. Бусд нь бат нэм уулаа нарыг баривчлана. Урд чинь нэм бат оргосон. Тэд удахгүй уулзалт авах. Тэр үеэр нь дайралт гинэ гэд бүгдд нь нарийн заварчилгааг өглөө. Хамгийн сүүлд шин 4 хувцас гарган Дөлд өгөөд "Чи хувцас өмс. Хэр зохихнов харъя" гэд санги нээж ган зориг алга ташин баяр хүргэлээ. Ажилтнуудыг гарсны дараа санги дарга царайгаа төв болгоод "Надад ховийн зүгээс нэг гуйлт байна. Чи загварын агентлагаар замаараа ороод гараач. Эхнэр маань өглөөд болдоггүй. Юу тааж дарагтаа нь хайлтж болтугай уулзчих. Ямар шийд гаргахаа чи өөрөө мэднэ үсттэй" гэлээ. Уг нь гэрээ хийгээд нууцлыг чанд хадгална гэсэндээ эсэнд их хүрдэггүй сонин хүмүүс вэ гэж бухимдсан ч Дөл толгой тохиод гарчээ. Аав ээжигээ гарсны дараа шүрээ дүүгээ хувцлах зураа бодол давтан санааширч үе үеийн шүүрс алдан уйлчих төхөн өмөлцөн. Очгоог дундаа тэрвэрэн нэг гэр бүлийн хосууд аятай хэвдэж байсан нь тодхон санагдаж анхны шөнө ариухан мөчүүд бүгд л нүдэнд нь илхэн тодорлоо. "Анаа, та яагаад дуугаа олчихваа? Нүдэнд чинь нулимс байна" гэх очгоогийн шулганах дуунд сая сэхэрэн "Их чин зүгээрээ. За хоёулаа гарыг. Чи наруу эмээгэнд ороод байж бай заа юу. Их чин утахгүй ирнэ" гэсээр хөтлөн гарлаа. Шүрээг дугуулан дээр ирэхэд телевизийнхэн бололтой микрофон, камер барьчихсан хүмүүс угтав. "Чимгээгч ямар сони юм бэ? Нууцлан гээгүй лүү" гэж бодон нүүрээ нуусаар даргын өрөөнд орлоо. Чимгээ инээмсэглэн босож ирээд "Өө шүрээ минь ээ. Би юу ч зарлаагүй шүү. Манайхнаас нэг нь алтан хушуу өргөсөн бололтой. Тэд чамаас ярилцлага аавна гэд болдоггүй. Бас наадмын нээлтэн дээр та хоёрын өмссөн загварыг толилуулахар шийдсэн гэнэ. Уйдан дээр лаг хийтэл суусан шүрээ. Би буруу юм хийжээ. Өмсдгүй ч том алдаа гаргалаа" гэж бовтнов. Чимгээ дэрэгдэн суун мөрөөр нь тэврээд "Их чиг уучлал да. Энэ бидэнд ч чамд ч асар том боломж. Чи зөвшөөрчих тийх үү? Би зөвшөөрлөө гэж бодъё. Тэгвэл хэн надтай гарах юм? Төгсөө юу?" "Үгүй, чадахгүй. Ер нь би дугуулангаас гарлаа." За. Тиймдээ тулсан юм бол би өөр арга бодъё. Нөгөө залуу хэрэг зөвшөөрвөл яах вэ? Би хүнээр гулгасан удахгүй ирнэ. Бас л аав ээж хоёр оролцчтэй. Ястаа дураараа хүмүүс шүү. Шүрээ гараа савчин дургууттай илэрхийлээд "Тийм байсан ч би оролцохгүй. Бид гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Маск давхуулсан гол санаа нь ердөө л юм. Би дийл гарвал тэр загвар айжамдаа мартагдана" гэчгээд шууд болсон өрөөнөөс гарлаа. "Хүлээлтээ" гэх чимгээгч сонссонгүй. Үүдний өрөөнд суусан охид шүрээ рүү хялалзан "Чи ямар амиа утсан охин бэ? Даргын сэтгэлийг ойлгож болсонгүй юу? Хамраас өгсөн амтан. Чамайг биш, загварыг сонирхож байгаа шүү дээ. Өөрийгөө их юмд бодож гин" гэцгээхэд залуус шоолон инээлтлээ. "Та нар чи яаж хавь? Хүсээд байл өөрсдөө өмс. Би гарлаа. Хүссэнээ хийцгээ" гэд үүд рүү зүтгэдэл
хоёр залуу хаалга хөндлөлтөн шүрээгийн ингэр зам руу ирээзээргүй ширтэн нэг нь өгзгнөөс нь атгаад авч байна. Холтооч. Араас нь хэн нэг нь наадгаа битгий гарга. Телевизийн ярилцлага өгүүлж байж л гаргана шүү гэж хашгирч байна. Би ярилцлага өгөхгүй, тэгж тохироогүй. Нууцын гэрээ байгуулсан. Том дарга аав ээжтэй гэхээр л бусдын өмнөх талхыг булааж болно гэж санаа юу? Тэгж ч нарихгүй. Бүгд галзуурчгаж алив би гарыг. Хоёр залуу хаалга тас хөндлөцөж зогсчоод хөхөгзгнөөс нь бадлаад огт хөдөлсөнгүй. Цожирдож айсан шүрээгийн нүдэнд нулимс бөмбөрөн уйлж эхэлтэл хаалга пэрхийн онгоогоод цэргийн дүрмд ховцтой дөл ороод иржээ. Дөлөө эд нар гэж шивнэн ухс хийхэд үүдний хоёр залуу төлхөж орхисон дүл шүрээг ингэртээ тэврэн авлаа. Сувдаа хөдөө очисон даруйдал зүүлтэнд санаа тавин улангаас авах арга чарга айж эхлэв. Гай түүтгэр дагуулж ирсэн өнөөх зүйлд улангийн хүзүүнд гэлтгнах хагаад огт салгадаггүй байнга зүүж харагдана. Хуучин улаан булан засаж янзлаад загварын алхалт бэлдэн элдэв дуу бужиг цуран хөлсөн асгартал бэлтгэл хийж харагдагч зүйлтэй нэг удаач хүзүүнээсээ салгасангүй. Тэгээд ч сувдаад байнга дагаад байх завзай хомс. Зөндвийн эхнэр сарнай хоёр хостел урлаж ихэсэн нь хэн гэдгийг тааж ядах юмгүй. Энэ нь сувдаагийн дургуцлыг улам төрүүлэх хагаад дөл хулан хоёр хамт амьдрах хувьгүй. Амьдралаас аз жаргал амсахгүй. Хол байсан нь дээр гэж үргэлж бовтнон өглөж цаашид юу хийх учраа олж ядан бачуурч байлаа. Ядаж байхад хангай хүртэл сумын огоор зодглоод үздэг ч юм уу дөөл ирнэ гэсэн байралтаж ч мэднэ. Муу аав минь тэнгэрээс хараад яасан их баярлах бол хүүн бас хүргэн нь барилдвал мөн гоё доо. Ер нь би барилднаа. Аавын авч өгсөн хоёр ч зодог шуудаг байгаа. Одоо Монгол гутлал олох хэрэгтэй гэж догдлонгүй хэлдэг болж аргаа барсан сувдаа чи хүүхэд шиг дэвцгээ хизээ байх хүн бэ? Дөл барилдаж болохч чи хэрэггүй. Бүх барилдана гэдэг чинь тийм амар юм уу? Гэхэд хангаа хамраас ардалцуулан багада зөндөөл ноцолддог байлаа. Даан ч буруу тийшээ явчихсан болохоос бэ чинь аав талаасаа бүхийн удамтай хүн. Ер нь бэлтнэ. Бас төрөө бүхийн байг би даана. Дөөл төрүүлэгч юм билүү? Гэж бухимдан өгүүлжээ. Бүх зүйл сувдаагийн эсрэг санснаар болж өгөхгүй санааштай автуулж орхив. Уг нь маш сайн төлөвлөсөн юмсан. Үзмээ даанч нунж дорой охин. Дөлөөс зурч чадаагүй л болов. Харин шүрээ бол тээс өөр. Хулан биш бол ядаж шүрээч байвал арай дээр бах. Арга мухардвал энэ замыг л сонгоё. Сувдаа ийм бодож суухдаа тариа баригад дээр байсгийгээд л ирж байгаа бэлэгжүү хоёр залууг анзаарч тэд хулан оюруу хоёрыг сонирхоод байгааг мэдэв. Энэ хоёр ч дээ ойлгохтой залуус биш вэ. Гэхдээ хэрэг болно гэж үгэлсээр эрхмээ зөргөө хоёртой өгсөлж үзв. За та хоёр чинь манай нөхрийн ажилтан болчихоо юу да? Байнга л ирж харагдах юм гэхэд бүдүүн бор эрхмээ толгоогоо маажлан яг ч тийм биш л дээ. Цаг зав ихтэй амарч яваа санаатай юм. Сумын од ноцолдож үзэх гэдэл. Өндөр гоцгор зоргооч найзыгаа дэмжин бид хоёр аймгийн наадамд барилдаж байсан. Цэрэгт ч ялгаагүй намар тамирын сургуульд орно гэцгээв. Сувдаа мишэлзэн зөв. Хулан маань сайн харж хандараа да. Найз залуу нь саяхан салчихсан хэцүү байгаа. Удахгүй тэмцээнд орно. Цаадах чинь энэ эрхмээгийн тухай оюут яриад л байна лээ. Том биетэй хүч чадалтай эрчүүдэд дуртайг нь би сайн мэднэ. Та хоёр сумын залуусаас асуугаад үзээрэй. Харин намайг хэлсэн гэж хэлвзээ гэж торхгүй хэлж орхив. Ахан төдөөгүй бэр их чинь талтай байгааг мэдсэн эрхмээч улам зориг орон улангаас салхаа байжээ. 17 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 5 дугаар бүлгийн
18 дугаар хэсэг. Дөрөв хувцастай орж ирсэн залууг чимгээ эхэндээ танихгүй хэсэг алмаарснаа. "Өө, манай шүрэгийн найз залуу байна шүү дээ. Бидэнд нэг асуудал гараадаа. Уцтаа дамар заяа үзүүлдэггүй" гэж бовтнов. Тайтгарч чадахгүй мэгшсээр байгаа шүрээг өөртөө улам наан тэврэгтвэл эрмэг догшин харцаар соо ширтэн "Бид нууцлын гэрээ байгуулаагүйсэн билүү? Танай залуу шүрээд яаж хандах нь энэ вэ? Би бүгдийг сонссон" гэвэл чимгээ хэсэг ээрэн гацснаа. "Би анзаарсангүй л дээ. Цагаахан атаархал үзье. Тоохгүй хаячих. Уг нь би даргац чинь хэлүүлсэн юмсан. Та хоёр минь тайвшраад саналыг минь бодож үзээч" гэлээ. Царай төрх нь аргаа барсан шинжтэй байж чадах хагаад дөөлийн харцнаас дальд чинь нүүр буруулна. Шүрээгийн нулимсыг дотнчлон арчих тул "Чи ямар байна? Чиний харуулъя" гэлээ. Энэ үгийг сонссон чимгээгийн царайнд баясал тодорхойд шүрээ "Би эндээс зайлмаар байна. Тэр хувцсыг нь чөтгөр авах" хэмээн тодчон хэллээ. Дөөл дахиж юм хэлсэнгүй. Огцон мэргэн шүрээгийн бэлхүүсээр тэврэн чигээрээ гарах үед саяхан л хил амаа билүүлд суусан ойход хоёр тийшээ ханаран зам тавьж өгцгөө. Гарч явсан дөл зогсхийснээ өнөө хоёр залуу руу харснаа. Эмэгтэй хүнд эрбэра үзүүлэх нь тийм сайхан зүйл биш. Бэрж намтагдаад байвал болон тойрч болно шүү. Гараад ир. Гэх үед залуус дальдчин бүлдгэнэж мушилсан инээх шүрээ "Хараа явъя. Наад бол чинь эр хүн биш" гэх үед дөл золтой дагаад инээчихсэнгүй. Шүрээ хөдөлсөөр гарчээ. Машинд хүлээ суусан долгоор их л дотн инээлцээр гарч ирэх дөл шүрээ хоёрыг хармагц өөрийн ирэхгүй. "Үнэхээр сайхан харагдаж байна. Төгс цогцол" хэмээн дуулджээ. Дөл машинд сумагц "Жижигхэн жүжиг тоглочихлоо. Шүрээ миний дөө харих уу? Бид хоёр ажиллагаатай" гэлээ. Энэ зүр долгоортой танилцж амжсан шүрээ "Миний дүүгэн шүү" гэж дуулдахдуудын шивнээд "Харъя да" гэжээ. Дөл долгоор хоёр хотоос гарч давхсаар уулын ам руу эргэсэн замаар салан жижигвтер жалганд машинаа нуусхийн зогсоод бууцгаалаа. Долгоор төв зарай гарган "Манайхан Батнэмийг барьсан болов уу? Хоёулаа хэзээ хөдлөх вэ?" гэв. Дөл уулын хэц рүү алхах зураа "Уг нь би Батнэмийг өөрийн гараа барих ойсон юм. Муу араатныг хичнээн чих нүгэл үлдэв дээ." Долгоор санаа алдаад тэр хүн шудрах шүүхөө өмнө очих нь гарцаагүй. Хамгийн чухал нь төр чургалж амьдсан олон буруу үзэлтнүүдийг барьлаа л да. Санчирч ялгаагүй тэдний өрөөсөн дугуй. "Хоёулаа энэ ажлаа сайн хий" гэд шүүрс алдав. Долгоорыг хэрхэн Батнэмд бурдагдлагдсныг сайн мэдэх тул зүрхний угаас шимшрэн "Эрх мэдэлтэйсэн бол аль эртээ бүгдийг нь барьж хойлаа" хэмээн үнэн сэтгэлээсээ дуалджээ. Аймгийн төвийн нэгэн бааранд эрхмээ зоргоо хоёр сумаас ирсэн он живуудтайгаа архи бив дүүртэл өрчгсөн эд наргиж байлаа. Нэлээд болж эхэлсэн намхан шар залуу "Уулын чинь өмнө хүнтэй гэрлэж байсан шүү дээ. Одоо л онгой юм шиг дээгүр хараад байгаа болохоос ш аль эртээ авгаа болчихсон хүн" гэж тултрайтахад хамт ирсэн хоёрынж нэгэн зэрэг толгойд охин "Үнэн бух буяа гэд манай сумыг атмантай гэрэлсэн. Бид нар мончигаар хүнд нь гүйдэг байж үлээ. Хэлээд юу гэхөө. Гэхдээ хаялахтай ир байсан шүү. Одоо шоронд байгаа" гэцгээв. Энэ яриа эрхмэд их л таалагдсан бололтой мушилцтал инээснэ. "Найзуудаа, би тэр хулан сонирхоод байгаа. Та гурав тусал. Юуны тулд онжовод үлээ дээ" гэд архи хундаглан дүүргээд барив. "Охид уднаа" гэж хүч нэмжээ. Төд удалгүй барнаас гарсан залуус буудалд орж эрхмээг нь дуудсан хоёр бүсгүйч хүрээд ирлээ. Сумын төвийн 3 залуу бүсгүйчүүдийг хармагцал бүсэл сэрэлдээ автан булаацлах нь холгүй юм болов. Эрхмээ хоёр бүсгүйг дуудаад "Наад бол чинь миний он жовод юм. Та хоёр үнэрхлгэлгүй аятайхан хонжих. Би гар татахгүй" гэчгээд зоргиг дагуулan гарч одов.
Цэргээс халагдаж ирээд удаагүйч шинэ үеийн баян ээж авдтай эрхмээ зоргоо хоёр жижиг шажиг 8 эрхлэн түүхийд төмөр хөнгөн цагаан зэс гуйл цуглуулан мөнгөний амтанд орж эхэлсэн аж. Гэрийнхэн ч тэдэнд гар таталгүй ажлыг нь дэмжиж байв. Үеийнхнийгээ бодвол арай сэрэг толгойтой мань хоёр мөнгөний үн цэнийг мэдэрч эхлэн мөнгөтэй бол хүснээ хийж болно гэж ойлгодог, итгэдэг болсон гэхэд хэлсдэхгүй. Сумдаар торин ямааны ноолуур, хоньны ноос, тэмээний зогдор мэтихний цуглуулан арх спирт гурил будаа зарж явхдаа мөнгө гэжийн ичэдийг мэдэрч эхэлжээ. Охид бүсгүйчүүд ч тэдэнд их талтай хаа явсан газар нь тойрон хүрээлнэ. Бүгд л ийм байдаг гэж эндүү бодсон мань хоёр хулан оюу хоёр дээр давхиж хүрээд ёстой л хөгөө тарьжээ. Гэвч хоёр найз охидыг бусдаас тис өөр болохыг анзаарч нэг мэтгэд л дурлаж орхин байн гүйдэлтэй болчихов. Хулан оюу хоёр учиргүй хажиглаж хөөхгүй ч бас хэд ойртуулахгүй тодорхой зайд харьцах нь залуусын хорхойг уламаасан тэд зүрх сэтгэлээ нэгэнд алдаж орхижээ. Маргааш нонжигууд аваад л сумын зүг давхиж явахдаа эрхмээ зоргоо хоёр нүүдэрмэн "За найзуудаа хэр хонов таалагдв. Шөнө унтаж чадсан уу? Нүд нүр чинь авах юм алга" гэж шоолох өгөөдгийн завсраар хэлэх үед Иремийн ажил тун сурмаг хоёр бүсгүйн гараар орсон залуус үсээ элбэн ичимгүр нь толгоогоо догчээ. Эрхмээ царайгаа төв болгоод "Хулан оюу хоёрыг найрах санаатайг та нар мэдэндээ. Сумын ойд барилдах бэлтгэлээ базаах зураа охидыг уйраамаар байдаг. Та гурав туслаач" гэж үнэн санаагаа хэлжээ. Занги ганц зураг нарын удирдсан ажиллагаа ямар ч өөсөвгүй тун амжилттай болж өндөрлжээ. Нямбатыг ямар ч саад хийхгүйгээр оргуулан тасралтгүй айдсны эцэст Батнэм уулаанч хоёртой уулзах үеэр нь элдэв хохирол эрсдэлгүйгээр баривчилж чадав. Мөн сандаг болон хорихын дэд дарга хорлооноор худалдагдсан зарим хүмүүсийг ч хангалттай нотлох баримтыг үндэслэн баривчлан хоржээ. Төр засгийн хямралтай байдлыг далимдуулан хэддийн нөлөө бүхий хүмүүстэй сэм хувилдан эд хөрөнгө эрх мэдлийн төлөө улайран шунагсад тагнуул болоод цагдаа нарын хурц харцнаас мултарч чадсангүй. Бие үнэлэгч охидыг хулгайлан хил давуулах үүр хүлээсэн санчир Хятадын элчин сайдын яамд ажилдаг нэр нөлөө бүхий хамаатныхаа захиас ёсоор Тариншааны гэгдэх хэсэг хүүхдийг охидтой хамт хорин болзоод цагийг хүлээж суухт нь дөл долгор хоёр дэндүүлэн дайрсан аж. Мэдээж санчир ганцаараа байсангүй. Богино хугацааны гардан тулаанд дөл үнэндээ гойд сайн байж бүгдийг нь буулган авч чаджээ. Дөл долгор хоёр чухам ямар ажил өргөтэй хүмүүс байсныг сая л мэдсэн бяцхан болор хулгайлагдсан 3 дүүгээ тэрэн нулимс туслуулан баярлаа хэмээн чин сэтгэлээсээ шивнэж байв. Нэгэн цагт мөр зэрэгцэн далд фронтод тэмцэж асан санчир геналтаж баригдсандаа их л хорсон дөл рүү хялам хийх зураа "Өнөөдөр чи яасан байж болох ч магадгүй хожим дахиад таарч мэднэ. Тэр үед илүү болгоомжтой байгаарай" хэмээн шүд зүүн өгүүлснэ. "Чиний хуланж янзын үздэг хүүхэн шүү. Найз нь хэсэг амталж жаргаж чадсан" гэчгээд тажигнтэл инехэд бие барьж эсдэлсэн дөл угс хийсэн ч долгор хориглон болиулаад "Үхэхтэй өхөр бууга тавина гэж эндээ. Энэ үгээ битгий тоо. Болон би сайн мэднэ. Чи тавшраа" гэд хөдлөгсөнгүй. Хэдийгээр санчрын үгэнд итгээгүй ч шүрээгийн хэлсэн үг тэрхэн зурс хийж өөрийн эрэхгүй гуниглаж орхисон дөл нударгаа тас зангидан хөмхийгээд зуусаар байлаа. Санги дараа чухам яагаад ярахгүй хүлээгээд байсан учрыг сая л ойлгосон дөл "Би ч шал түүхээгээр байгаа юм байна да" хэмээн халаглахад долор гайхан харснаа. "Харин ч болцсон гүйдчихсэн юм шүү. Сая л харлаа. Санчир чамгүй сайн тулаанч. Гэтэл тэр чамд хуруугаач хүргэж чадсангүй. Тэрэндээ шаарлахад илүү үг хэлэхэд нь чи дүрлцээд л нэрэж түүхээгээр байгаа нь үний юм уу гэд инэв. Биер тулдах яхав хинж сурчхна. Батнэмтэй хэдэн жил явхдаа
Юу эсийг сурах вэ дээ? За энэ чи яах вэ? Орой хүлээн авалттай. Чи очих уу? Хоёулаа хослоод очих гэж үү? Надад гой даашинз бараг байхгүй дээ. Гэд долгор тажигнал хөөрснөө. За тоглосон юм аа. Очно. Маргаашнаас амрах санаатай. Харин чи гэхэд дөл толгой дохиод би ч бас амармаар л байна. Хувийн амьдралаа зохицуулах цаг болсон бололтой гэжээ. Сайдасан амгалан генерал, шагдар генерал нэг үүсгэсэн Эликц фракцийнхны анхны том ялалтыг байгуулж баяраа тэмдэглэхээр цугларцгаав. Зөв шударга нийгмийг цогцлох зорилготой хүмүүс нэгдсээр чамгийн өргөжин томорсон нь илт харагдана. Санги ганцорог нэрийн ажиллагаа нь тэдний байр суурийг улам батжуулж цаашид улс төрд эзлэх нөлөөлөл нь тэр хэрээр томорсон нь тодорхой. Бүлийн авалт өндөрлөх тийшээ хандах үед сайд асан шагдар нар сэм шивнэлдэж байснаа сангид хандан хэдэн үг хэлснээ гараад явчихав. Хэдэн хормын дараа тусгай өрөөнд цугларгсдын дотор дүүл долгор хоёр байхаагаад шагдар генерал хундгай өргөн болсноо. Энэ хундгай бидний гэрэл дээрээдүү болсон дүүл дүүдээ зориулмаар байна. Бид хоёр нэг аймаг нэг сумынх. Та нар нутгархлаа гэж битгий бодоорой. Хэмээн мушалцнаа. Дөл шиг шударга үнэнч чадварлаг залуус бидэнд маш их хэрэгтэй. Дөлийг 18 настай байхаас би мэднэ. Хэн хүний хийгээд байдаггүй хүнд хэцүү замыг сонгож маш их гавь байгууллаа. Эгч зовлоо илүү амар хэлбэр амьдарч болох байсан ч энэ хүү шантарсангүй. Яг үнэнээ хэлээ. Бид маш их бахархаж байна. Бүгдээрээ дөлд баяр хүргээд хундгаа өргөе. Гэж үгээ дуусгасан шагдар генерал шигжиж ирсэн ансгай арчин хундгаа хосолцоход суучхав. Сайдасан амгалан генерал санги дарга бүгд л сэтгэл хөдлсөн бололтой хэсэг чимээ алдрах зур дөл босож зогсоод нүрээ улалзуулан би биш ч өөр хэн нэгэн хийх л байсан баг. Эх орныхоо төлөө чааштаж чин үнэнцээр зүтгэх гэд бэлэн байна. Гэхдээ би сурах ёстойгоо ойлгосон. Та бүхэн дэмжээрэй гэчгээд суучхав. Өрөөнд талархал мишилцэх царайнууд тодорч сайшаа магтах үгс энд тэнд сонсогдож эхлэв. Сайд асанч сэтгэл хөдлсөн янзтай өндөлзөн би нэг үг хэлье. Та бүхэн болгоно уу гэснээ буцаж суугаад ажиллагаанд оролцсон залуус маань бүгд л дөлийг үрлэгэр дурааллаа болгох хэрэгтэй. Энэ хүү сурна гэж хэллээ. Маш зөв. Би буруу санаагүй бол дөл маань жолоо мушгах дуртай машин баримаар байна л гээд байдаг гэсэн санагдана. Амгалан генералаа. Энэ үнэн биз дээ. Алтан нутаг шагдарчиг батлах бах. Роотын дарга нь байсан ганцорогчиг торгон зэргийнхээ үг мартаагүйз. Эх орныхоо төлөө зүтгэхэд жолооч эсвэл өөр хэн байсан ч чаддаг юм шүү гэдгийг дөл маань харууллаа. Тийм ээ. Бид нэгэн дугаар дэмжинэ. Хүссэн сургуульд яваарай гэд сэтгэл хангалуун инээмсэглэж байна. Дөлийн дэргэд суусан долгор чи бүр от оллоо да. Их чиг мартав да гэд инээхэд дөл хөлсөн арчингаа заа чи хүн явуулаад л ичиж өгөх гэж байхад нэрэл хам хөлсөн цовж орхисон дөлийг анзаарсан долгор сэм шүүрс алдаад намайг цагдаа руу шилжүүлсэн хэрэг гаруулаарай гэж хошигнон дөлийг тайвшруулах санаатай шивнэв. Дөлийн царайнд гээгээ татан чи тэгвэл болор бас дүү нарыг минь анхаарч үзээрэй. Найдлаа шүү гэд инээмсэглэжээ. Халуун дотн яриа өрнөж бүгд л халамцсан яриа задгаарах үед шагдар генерал дахин босоод удахгүй миний төрсөн нутаг төрсөн сумын маань ой болно. Тэр жил улсны наадамд дөрөв давчхаад оргож одсон дөл маань зодоглоно гэж итгэж байна. Би өөрөө очиж тэр наадмыг үзнэ. Та бүгдийг ч урья гэд шаглаж урлсан цэнхэр өнгийн зодог шуудаг зураар тонголсон мөнгөн хутаг гаргаж ирээд дөлөө наашир хүмүн энэ миний бэлэг гэд тунч дотн тэврэн үнслээ. Дараа нь сайд асан амгалан генерал хоёр босон
Би рүүгээ харан мушилцаж байснаа. Доолоо дахиад нэг бэлэг гэж инээцгээснэ. Царайгаа төв болгосон амгалан генерал. Чи машин барих дуртай хэвээрээ үсттэй. Элэгт фрацийнхан маань чамд гэснэ. Машины түлхүүр гоцолцуулан ВАЗ 469 бэлэглэж байна. Алтан шар зам нь үл зүйтэй байх болтугай гэд алга ташхад бүгд уухаалан орилолцжээ. 18 дугаар хэсэг төгсөв.